За px гэсэн энэ олон гишүүнтийг x дээр нэмэх нь 3 дахь хуваахад гарах үлдэгдэл 8 байдаг бол а-г болно. За мэдээж энэ нь өөрөө шугам функц байгаа учраас энийг тэг болгож байгаа төөрүүлэх юм бол x дээр нэмэх нь 3-аа тэгтээ тэнцвүүлэх юм бол x тэнцвүү хасах 3 болно. За Безюгийн теоремсоор бидний үлдэгдэл гэдэг бол p-ийн оронд тэр хасах 3-ыг орлуулсантай тэнцвүү байх хэрэгтэй. За манай бодлон дээр бол үлдэгдэл нь өөрөө өгсөн байгаа. Энд нь 8. Тэгээ энийг ашиглаад а тоог болно. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр x-ийн оронд хасах 3-ыг орлуулна. X-ийн оронд хасах 3-ыг орлуулна гэдэг чинь энд ч орлуулна, энд ч орлуулна гэсэн үг. За тэгээ энийгээ бичих юм бол а-г үржих нь хасах 3-ын квадрат нэмэх нь 3-ыг үржих нь хасах 3 нэмэх нь 8. За энийгээ цааш нүчих юм бол хасах 3-ын квадрат 9 болно. 9а хасах нь энд хасах 9 болно. Нэмэх нь 8. За бүр цаашлуулаад өччих юм бол 9а-гаас хасах нь 1. За энэ нь юутай тэнцүү вэ гэхлээр 8-тай тэнцүү гэж цаанасаа өгсөн байна. Энд байна. За эндээс 9а тэнцүү 9 буюу а тэнцүү 1 гэж гарна.